Сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээрээ маш гоё амттай, шаржигнсан самартай кекс хийсэн байгаа. Орцонд маань 2 ширхэг өндөг 300 г наран цэцгийн үр, 25 г кокосны өрмөг, 120-с 140 г бор сахар, 100 г хушиг орно. Бүх орцоо доор мэдээлэл хэсэгт давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд хушиг самраа ингээд жижиглээд хэрччихнэ. Дараа нь 2 өндгөө нийлүүлээд нийлтлэн сайн хутгаж холино. Одоо бүх орцуудаа нийлүүлээд мөн адил нийлтлэн сайн хутгаж холино. Ингээд зурмага шарга шүгэний листэн дээр жигд тавиад өгнө. Ингэж тавихдаа кексний манд зузаан нь ойролцоогоор 1 см байвал зүгээр. Одоо урьдчилж халаасан шарга шүгэн дээр доороос нь 170 градуст 15 минут болгоно. Ингэж болоод ирэхээр нь хөргөө төр тавьчин яг ийм дарааллаар үлдэгдэл зурмага болгоно. Кексээ бүрэн хөрснийхэн дараа цааснаас нь салгаж аваарай. Тэгэхгүй бол халуун байхдаа цаасандаа наалдаад сайн салдаггүй. Ингээд амтад самартай кекс маань бэлэн боллоо. Яг энэ орцоор 23 ширхэг кекс гарсан байгаа. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.